За гэр цэвэрлэгч гэсэн одоо багш техник хэрэгтэй. Энэ бол маш их цаг хэмнэж байгаа урт хугацаанд цэвэрлэх хөлс хүчээ хэмнэж байгаа гэсэн үг. За энэ цахилгаан энэ сойтгонууд байгаа. Том жижигээрээ би хэрэгэлдэг болсон. Энэ цахилгаан. За энэс гадна багш техникээс гадна нөгөө сайхан хідэн алчуурууд хэрэгтэй. Дахин угаагаад хэрэглээд авах хэрэгтэй. Тэгээд гэрийн цэвэрлэгээ бол ерөнхийдөө би чинь дандаа өөрөө хийсэн ийм цэвэрлэгээнийхээ бодисуудаар гэрээ цэвэрлэдэг. Өглөө зориудар гүн цэвэрлэгээ хийх гэж та нарт үзүүлж ирсэн нэг зуурм хийсэн тийм ээ. Тэрүүгээр би өнөөдөр гэрийнхаа юмыг яаж цэвэрлснээ харуулна. За өглөөнийхөө хийсэн нөгөө зуурмгаар энэ балтаануудын дундлын энэ нэг ийм харууд ингээд жоохон хэрэглэхгүй угаахгүй цэвэрлэхгүй болохоор ингээд жоохон хар болчдөг. Тийм учраас энийг ингээд цахилгаан сойтгороо ингээд бүгдийг сайхан сойтгдож угааж байгаа. Энэ бол ингээд тодорхой хугацааны дараа сайхан гой цэвэрхэн болчдөг. Цагаан болчдөг. Тийм учраас өглөө би борокстай найруулад байсан. За угаалтуур, жорлон байна. Шүршүүр бүгдийг би яг энүүгээрээ өглөөнийхөө хийсэн нөгөө юугаараа тэр зуурмгаараа цэвэрлсэн. За энэ болохоор нөгөө шил арчигч байгаа. Хөдөлмөр чинь маш их хэмнээ. Шил арчигчаа цацаад ингээд доош нь шувтраа татаад ахаар нөгөө усын шүгэ татаад авчдаг гэсэн үг, цэвэрлээд авчдаг. Тэгэхээр шил тол арчих, цонх мох арчихт маш хурдан мөртлөө цэвэрхэн ингээд гоё цонхыг чинь цэвэрлчихэж байгаа, толийг чинь цэвэрлчихэж байгаа. Тэгэхээр нөгөө халтартай загалдаад авахгүй. Ингээ бас заримдаа бид нар бас жоохон өөрсдийнхөө цагийг хэмнэх хэрэгтэй шүү дээ, тий. За энэ болохоор нөгөө цахилгаан сойтгороо жорлонгийнхаа бааныхаа артал, уртал, тий, дээдл, доотл бүгдийн л нөгөө цахилгаан сойтгороо угаасан угаалтуурын хажуудал бүгдээр мөн адилхан. Ер нь шүршүүр бүгдийн л нөгөө өглөөнийхөө яасан юм цахилгаан сойтгороо ингээд угаасандаа энэ ингээд маш гоё хурдан хугацаанд цаг хэмнээд энэ чинь нөгөө нэг угааж байгаа юм. За энэ болохоор олон дахин хэрэглэдэг угаагаа хэрэглээд байдаг нөгөө үс татдаг юм байна. За нөгөө байны өрөө чинь үсээр дүүрээд идэг учраас энийг сүүлийн үед маш их хэрэглээ сайхан цэвэрлээд угаадаг болсон байна.